Баримт үзэгчтэй мэдээ ол баримт бид баримтыг баталгаажуулна. Манай өнөөдрийн мэдээлэл хөтөлбөрөөр ерөнхийлөгч 50 жигсэн залуучуудын шаардлагыг ажил хэрэг болгохыг үүрэг болголоо. Ямар нөхцөл байдалтай нүүр тулчаад байгаагаа хэлэхгүй. Асуудлаа ярихгүй болохоор ард түмч бас бохимдож байгаа. Зөвшөөрлөгөө гараж хайс хашааг болгосон талбайг тохижуулна. Үйлчлэгээний байгууллагын ажилчид дохио нийлээр ярьдаг болох шаардлагатай. Ойлгохгүй шүү. Эхний мэдээ хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлсөх залуучуудын зохион байгуулсан 50 жагсаалтай холбогдуулан улсын хурлын дарга Зандан шатар ерөнхий сайд оюун эрдэнэ болоод улсын хурлынхаа Монгол ардын намын бүлгийн зарим гишүүд замун байнгын ороодын дарга нарыг хүлээн авч уулзаж тодорхой чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын ерөнхийлөгч улс орны нийгмийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас үүдэн ард иргэд залуу үеийн 50 жагсаал хийж үзэл бодлоо зөв боловсон замаар илэрхийлж засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь зүй ёсны сануулга анхааруулга гэдгийг онцлон тэмдэглэлээ. Цаашид ч дэлхийн нийтээр түүхийд болон хүнсний үн өсөх, тээврийн зардал нэмэгдэх нийлүүлэлтийн доголдол үргэлжлэх хандлагатай байгааг Монгол Улсын ерөнхийлөгч санууллаа. Дээрх нөхцөл байдлын талаар Монгол Улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хуваар улсын хурлын чуулганы хуралдаанд 2 удаа хаалттай мэдээлэл хийсэн гэдгээ дурджээ. Иймд улсын хурал засгийн газар асуудал үүссэний дараа арга хэмжээ авах биш урьдчилан тооцоолж төлөвлөх зарчмаар ажиллаж иргэдийг үнэн зөв бодит мэдээлэлээр хангах ёстойг хатуу анхаарууллаа. Нэг ялангуяа одоо энэ үнийн хөрөгдлийн асуудлууд, эрчим хүчний асуудал, шатхууны үнийн асуудал байж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний асуудал, махны асуудал, урилын асуудал, төмс хүнсний ногоо гэдэг тийм ээ. Энэ асуудлууд дээр бид онцгойл анхаарах хэрэгтэй байна. Одоо энэ хавар тариалтыг маш сайжруулах хэрэгтэй. Одоо хүнсээ гаднаас авмааргүй юм гэсэн. Дотооддоо хүнснийхээ хэрэгцээг бүрэн хангадаг ийм улс болох шаардлагатай. Энэ 2 жилийн хугацаанд одоо бидэнд маш сайн ойлголлоо шүү дээ. Хэрэгцээ шаардлага нэг ялангуяа хүнснийхээ хэрэгцээг дотооддоо хангах явдал бол маш чухал юм аа. Өөрсдийн гэсэн нефт чадхуйнтай байх маш чухал юм аа. Өөрсдийн гэсэн эрчим хүчний их үүсвэртэй байх явдал маш чухал юм аа гэдэг асуудлуудыг харуулж байна. Тийм учраас одоо Монгол улс цаашдаа тусгаар тогтносон эдийн засгийн одоо хараа тус бие дааж амьдрч чадах хэмжээний ийм улс орныг л одоо бид нар барьж байгуулах зайлшгүй шаардлага одоо зүйсээ тавгж байна гэдэг нь саяны цар тахлын үйл явдлууч харууллаа. Энэ дайн тулааны үйл явдлууч бидэнд харуулж байна. Тэгээ сэтгэл гаргаж ажил. Сэтгэл гаргах. Зориг гаргах. Би дахиад хэлье. Шаардлагатайг бол төсвийн тодтгол хийх хэрэгтэй. Энийг өнөөдөр та бүхэн ярилц. Сангийн сайдаар ажиллаж хөрлөөт сайн сууж байна ч. Эдийн засгийн байнгын ороодын дарга нар сууж байна. Сангийн сайдаар ажиллаж хүмүүс байна. Эдийн засгийн хүмүүс энэ ч сууцгааж байна. Маш тодорхой ярих хэрэгтэй. Маш тодорхой асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Тодорхой асуудлуудыг. Тэгээд дээр нь ард түмэндээ үннийг хэлж явах хэрэгтэй. Нөхцөл байдлаа. Худлаа ярьж болохгүй ард түмэнд. Чадах юм а чадгаар нь хэл. Чадахгүй юм а чадахгүйгээр нь хэлэх хэрэгтэй. Үнэн бодит мэдээллийг байгаа нөхцөл байдлаа хөрөнгө мөнгөө үнээр нь хэлэх хэрэгтэй. Ингүүл ард түмэн бас энийг чи бодож үзнэ, тийм ээ? Ойлгоно. Юу болох гээд байгаагаа хэлэхгүй. Ямар нөхцөл байдалтай нүүр тулчаад байгаагаа хэлэхгүй. Асуудлаа ярихгүй болохоор ард түмэн бас бохимдож байгаа. Нэн тэргуунд гадаад хүчин зүйлээс үүдэлтэй хүнс шатхууны өмсдөл, тээвэр логистикийн саатал, валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулж шаардлагатай бол төсвийн тодтгол хийх замаар төсөв хөрөнгийн нөөц боломжтойгоо уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Мөн төрийн бүх шатны хариуцлагын тогтолцоог чангатгаж, түргэн шуурхай дөрвтэй арга хэмжээ авахыг давхар сануулсан юм а. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. За энэ үеэр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумья Азар нийт 12 төрлийн үүрэг даалгаврыг алба хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор хотын бүтээн байгуулалтын их цэвэрлэгийн ажлууд энэ сараас эхлэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд өрнүүлэх ажил арга хэмжээний талаар нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Хөрөнгө оруулалтын төс дарга хэмжээний газар чөлөөлөлттэй ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар мөн газрын албанд өгөгдсөн. За нийслэлийн хэмжээнд авто замын 31, сургууль цэцэрлэгийн 22,
Эмнэлэг хорооны зөвсвөрийн 13, за инженерийн 7 байгууламж дээр бол газар чөлөөлөхөөр бол нэг салбарууд сонгогдсон. За энэ дээр бол мэдэгдэх хуудсуудыг өгч хугацаатай өөрөөр даалгаврууд өгөөд ингээд ажиллаж байна. За сургууль цэцэрлэгийн хувьд аваад үзэх юм бол 7 байршил нь бол асуудал нь шийдэгдсэн. За 15 байршил дээр бол хөрөнгийн үнэлгээ хийгдэж зөвшөөрлөх ажлууд бол хийгдээд ингээд явж байна. За энэ хөрөнгөрүүлэлттэй бүтээн байгуулалтын ажлтай холбогдуулж газар чөлөөлөлт дээр ямар нэгэн одоо хугацаа алдуулсан зүйл гараагүй ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бол ирүүлжээ. За дуус авиаллаа цагны гандлуу дараагийн илтгэгчлэн он дамжсан цөөвтөр ажил байна. Тэрэн дотор бараа материал нийлүүлэх, за барилгын засвар басаатай холбоотой ажил үйлчлэгэн дээр аж ахуйн нэгжүүд оролцохгүй байна. Зарлаад оролцохгүй байна. Өөрөөр цагдаагийн байгууллагад тоног төхөөрөмж хэрэгсэл нийлүүлэх асуудал байна. 4 удаа зарлалаа. Тусгай хэрэгсэл хэлээр оруулж ирэхгүй байгаа. Тэ холбоотой асуудал, компьютер хэрэгсэлтэй холбоотой асуудал. За нэг юм бэ. За бас нэг 4 ажил зураг төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байгаа. Өөрөөр хэлбэл шинээр байгуулсан хорооны барилга байгууламж та холбоотойгоор. За бусд нь бол дандаа зарлаад оролцохгүй хойшилж байгаа. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дараах үүрэг даалгавруудыг газар хэлтсүүдэд өгсөн юм а. Тодорхойлбол үүнд захиалагчийн хяналт тавьж байгаа болон иргэшилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын үеэлтэй холбоог сайжруулах, зураг төсөв ажлын даалгавар тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, мөн нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодтгол хийх, бэлтгэл ажлыг сайтар хангаж нийт байгууллагуудын төсвийн сахилга батыг сайжруулж хэмнэлтийн горимж шилжүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийж байгаа барилга байгууламж, авто замын засвар шинжилгээ ажлууд, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд эвдэрч гэмтсэн зам талбай, явган хүний замын тооцоо, судалгаа гаргаж засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах зэрэг нийт 12 үүрэг даалгаврыг өглөө. За хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулаад түрүү бас хэлсэн. Тэр хашааны стандартыг одоо хэрэгжүүлэх дээр хяналттай болон эрчимжүүлээд үрдэн 14 хоног тутамд багтаан нийслэлийн багтаан танилцуулахыг одоо хотын стандарт болон мэргэжлийн хяналтын газарт давхар үүрэг болгож байна. За нийт эзэмшлийн газарт болон эзэмшиж ашиглаж байгаа газар дур зоргоороо одоо өөрсдийнхөө одоо хэмжээ гэх юм уу дур зоргоороор одоо тийм хууль журам одоо зөрчөөд нэмэгдүүлээд зохис зөвшөөрлөгөө хашаа хайсыг барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг харьяа дүүргийн одоо нутаг дэвсгэрт хариуцсан зохион байгуулах үүрэгтэй дид ажлын хэсгийг одоо байгуулад ажилуулахыг дүүргийн засаг дарга нарт бас давхар үүрэг болгож байна. Үүрэг чиглэл болгоод хашаа хайс буулгадаг ахаа барьдаг шууд торгуул эсвэл тэр лицензтэй нэр. Үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрлөлтөй нэр. Бас чагаа дарга. Төмөр тулгам дарга. Захирчийн ажлын алба. Хэд хэдэн удаа буулгадаг буцаагаал хашаага барьждаг. Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх асуудал дээр тэр буулгах хашаа хайс дээр ахаад барьж байгаа бол тусгай зөвшөөрлөлтөй нь сануулгах арга хэмжээтэй ярьж байгаа тусгай зөвшөөрлөлтөй. Түүнчлэн нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд хот тосгоны барилгачлалтын норм 4 хүн амын тооцоод нэгтрэл нэг га газарт 450 байх хязгаарыг давсан 111 байршил байгаа юм а. Ийм дэдгээр 1044 га газарт цаашид инженерийн шугамсэлжээ. Нийгмийн дэд бүтэц болон нийтийн эзэмшлийн зам талбайг барихаас бусад зориултаар шинэ газар эзэмших ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олохгүй байхыг хатуу сануулсан юм а. Уг асуудлыг дүрм журмын хүрээнд боловсруулж энэ 7 хоногт багтаан танилцуулахыг тус үүрэг болгожээ. Шалгаруулалтгүйгээр олгогдсон 106 лицензийн хэрэг шүүхэд эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. За гэтэл улсын хурлын нэр бүхий зарим гишүүдийн хууль бус тусгай зөвшөөрөлтөй холбоотойгоор уурхайн салбарт олборлолт хийж байгаа эдгээр асуудлыг MMRA компани төлөөлөгчид дэлгэрлээ. 2015 онд уул уурхай ашигт малтмлын үйл ажиллагаа явуулах сонгон шалгаруулалтгүйгээр олгогдсон 106 лицензийн хэрэг шүүхээр шийдэгдэж тухайн үедээ хэрэгт холбогдох этгээдүүдэд ял шийтгэлээ хүлээсэн байдаг. Гэтэл улсын хурлын гишүүн Дэлгэр сайхан болон ундрамнаар дээрх хүчингү тусгай зөвшөөрлөөр өнөөдрийг хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулсаар байна хэмээн MMRA хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөгч мэдээллээ. Одоогоос 9 жилийн өмнө 2013 онд тухайн үеийн ашигт малтмлын газрын дарга холбогдсон одоо 106 лицензийн хэрэг гэж хууль бусаар сонгон шалгаруулалтыг олгосон 106 лицензийн хэрэг гэж хэрэг шүүхээр шийдэгдэж
хэд хэдэн шүүхээс одоо хорих ял шийдгүүлсэн байдаг. За энэ бол одоо 2013 оны 1 сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн эрүүгийн иргэний уралдааны 70 дугаар шийдэх тогтоол нийслэлийн дав заалтах шатны шүүхийн 2013 4 сарын 15-ны 285 дугаар магадлал Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн иргэний шүүх уралдааны 2013 6 дугаар сарын 19-ны 312 дугаар тогтоол гэж гарсан байдаг. Тэгээ энэгээр бол эдгээр шүүхийн шийдвэрүүдээр бол 106 тусгай зөвшөөрөл буюу тухайн үед бол 108 байсан. Энэ 108 тусгай зөвшөөрлийг бол сонгон шалгаруулалтыг олгосон хууль бус байна гэж бүгдийг цуцлаад улсын мэдэлд эргүүлж аваад тэгээд одоо эдгээр лицензийг олгосон нэр бүхий албан тушаалтнууд түүнийг авсан хүмүүст нь бол хариуцлага тооцож ял шийтгэл оногдуулсан байдаг. 16 дугаар тогтоол гараад албан тушаалтнуудын буруугаас болоод ингээд тусгай зөвшөөрөл аваад хохирцсон эдгээр хуулийн этгээдүүдийн хохирлыг яаж барагдуулах вэ гэхэд эдгээр 108 тусгай зөвшөөрөл дээр сонгон шалгаруулалт явуулах энэ тусгай журам гаргасан. За манай байгуулагч энэ журмын дагуу сонгон шалгаруулалтанд нь ороод 3 хайгуулын тусгай зөвшөөрлөс сэргээж авсан. Харин манай 4 ашиглалтын тусгай зөвшөөрлийг өдөө үлдэл одоо сонгон шалгаруулалтанд оруулгүйгээр ингээд бүтэн 7 жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Бид нар бол хүлээцтэй л хандаад байгаа. За ингээд одоо удахгүй энэ тусгай зөвшөөрлийн маань сонгон шалгаруулалтыг зарлана гэж бидэрт хэлээд явуулсан боловч бид нар энэ явцад бол энэ сонгон шалгаруулалтын ажил бэлдэх явцдаа хэд хэдэн тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл цуслагдахгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар байгааг бол олж мэдсэн. За энэ тусгай зөвшөөрөл нь бол энэ та бүхэн тараас хэвлэлийн мэдээнд дөрөв энэ 15192 гэж тусгай зөвшөөрөл байна. За энэ тусгай зөвшөөрөл бол анх Millennium Diggers гэдэг компанид олгогдоод эндээсээ улсын хурлын гишүүн Орхуугийн дэлгэр сайхны хамаарал өгөх Infinity Space гэдэг компани руу хэсэгчлэн шилжсэн. Энэ нь цуслагдаагүй. За тэгээ эндээс одоо ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад одоо хүртэл олборлтын үйл ажиллагаа явуулж байгаа. Энгийн иргэдийн тусгай зөвшөөрлийг тэр даруй хүчингүй болгон арга хэмжээ авдаг. Улсын хурлын гишүүн нөлөө бүхий хүмүүст хариуцлага хүлээлгдэггүй байдлыг халж, шүүх прокурорын байгууллагыг бүгдэд адил тэгш үйлчилдэг байгаасаа хэмээн хүсэж байна. Түүнчлэн бүх мэдээллийг нэг дор өгөх нь амархан мартагдаж, улмаар шийдвэрлэгдэхгүй замхрах эрсдэлтэй тул улсын хурлын гишүүдийн хамаарал бүхий эдгээр компаниудын хууль бус үйлдэлийн талаарх мэдээллийг цуврал мэдээ болгон 7 хоног бүр мэдээлэх болно хэмээн MMRA компани эртхэмжлэгдсэн төлөөлөгч Батзайхан мэдгдсэн юм а. Үргэлжлүүлэн зарим мэдээллийг хураан голуулж байна. Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга анхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 56 хэсэгжилсэн талбайд 43 төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэг үйл ажиллагаагаа явуулж байгааг мэдээллээ. 2021 онд нийслэлд 17478 айлын орон сууц ашиглалтад орсон. Үүнээс энэ оны 1-р улирлын байдлаар 85%-аас дээш гүйцэтгэлтэй 21279 айл орон сууц байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн онд 1001 айлын орон сууц ашиглалтад орсон бол энэ онд 6033 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн авахар ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цемент, бетон, зурмгийн үн 95, арматурын үн 68% өсөлттэй байгааг онцолжээ. Тагнуулын байгууллагын тухай хуулийг 1999 онд баталсан. Үүнээс хойш 2011-2015 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Энэ удаад 13 дугаар зүйл буюу цэргийн тагнуулын байгууллага гэсэн бүлгийг зэргээхээр болж байна. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар энэ бүлгийг хүчингүй болгосон юм а. Хуульд дараах заалтуудыг нэмэхээр ажлын хэсгээс төсөл боловсруулжээ. 13-ийн 1 Цэргийн тагнуулын байгууллага Монгол улсын зэвсэг түвшний удирдлагыг үндэсний аюулгүй байдал үндэсний язгуураа шиг сонирхолт нийцсэн. Цэрэг улс тэтгэврийн болон цэрэг стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиглэл бүхий цэргийн байгууллага мөн. 13-ийн 2 Цэргийн тагнуулын байгууллагыг зэвсэг түвшний ерхий командлагчтай зөвшөөрлсөний үндсэн дээр засгийн газар байгуулж өөрчилж татан буулгана. 13-ийн 3 Цэргийн тагнуулын байгууллагын 4 ажиллах журмыг зэвсэг түвшний жанжин штабын дарга болон тагнуулын ерхий газрын даргын хамтарсан тушаалаар батлана. 13-ийн 4 Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад зэвсэг түвшний тухай, цэргийн албаны тухай, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, цэргийн албан хаагчийн тэтгэврт хэмжээний тухай хууль болон энэ хуулийн холбогдох заалтыг дааж мөрдөнө. 13-ийн 5 Цэргийн тагнуулын байгууллага бидлэг тэмдэгтэй байна. Бидлэг тэмдгийг загвар хэрэглэх журмыг зэвсэг түвшний жанжин штабын дарга батлана. Эрүүл мэндийн сайдын хөл өнгөрсөн амралтын өдөр Баянгор аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн нэгдсэн эмнэлгийн төрх яаралтай тусламж мэдсэл дотрын болон мэдрэлийн засгийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус аймгийн нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 8 дугаар сард эрүүл мэндийн яамны санхүүжилтээр 540 сая төгрөгийн өртөг бүхий хүчил төрөгчүүлдгэр
Азийн хөгжлийн банкны зээлээр 200 сая төгрөгийн засварын ажил хийжээ. Мөн 600 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн байна. Эрүүл мэндийн сайдын хол 2021 онд ашиглалтад орсон ариу таглын засгийн үйл ажиллагаатай танилцсан байна. Мөн улсын төсвийн санхүүжилтээр 3.7 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж буй нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгын ажлын явцыг шалгаж, засварын ажлыг эрчимжүүлэн гэрээт хугацаанд дуусгах, тоног төхөөрөмжийн суйрлуулалтыг яаралтай дуусгахыг албаныханд үүрэг болголоо. Монгол улсын хэмжээнд нийт 12 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд бий. Тэдгээр иргэд нийгмийн харилцаанд ороход хэл ярианы бэрхшээлээс үүдэлтэй нийгмээс гадуур хувьдж байгаа талаарх мэдээлэл өгдөг. Манай сурвалжлагч дараах мэдээллийг бэлтгэжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй хүртээмжгүй байдлаас үүдэн Монгол улсын 12 мянга гаруй иргэн нийгмээс гадуурхагдсан байдалтай байна. Ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүүхэд сурч боловсрох эрхээ эдлэн ихтэйд сургуульд сурах гэтэл дохиодны хэлний орчуулагч багш байдгүйгээс сурах нөхцөл нь бүрддэггүй. Олон нийтийн үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэе гэхэд дохионы хэл мэддэг ажилтан байдаггүй. Тиймээс эдгээр иргэд хэн нэгний тусламж дэмжлэгтэйгээр нийгмийн харилцаанд орох шаардлага тулгардаг байна. Дэлгүүрт очихоор юм авах харилцаад жоохон хэцүү хүндрэл гардаг. Үгээр хэлдэг би тэрийг сонсдгоо болохоор ойлгож чаддгүй. Үнийн хэдүү асууж яаж асуух вэ? Тооны машин дээр хийгээд үнийг хэлээд өчтдөг. Тэгээд худалдаж авдаг. Хариулт мөнгө хэдвэ гэдгээ тооны машин дээр ус бодуулаад тэгээд худалдаад авчдаг. Ер нь дэлгүүрт ороод худалдаа аваад хийхэд харьцна гэдэг бол бидний хувьд бол биш л дээ. Яагаад гэвэл мөнгө төгрөгийн тооцоо дээр нөгөө нэг мөнгөтэй хариултаа авъя гэд хариултаа авах зэрэг нөгөө хайцгад хүндрэлтэй болоод эхэлчихдэг. Тэгэхээр бидний хувьд бол яг хуу мөнгөн дээр ингээд өчөөд хариултаа авмаар ингэж хэлхийн хувьд бол дохионы хэлээр биш бичгийн хэлээр харьцах болчих гээд байна. Худалдаа авалт тийш штэ. Тэгэхээр нөгөө нэг дохионы хэлээр харьцахад хэцүү, бичгийн хэлээр ингээд хідэн төгрөгөө хариулт гэдэг нөгөө нэг бичгийнхаа хэлнийхээ утгыг ойлгохгүй тэнгуут нь дахиад асуугаад яхаар нөгөө манай худалдагч нь өөрөө амаараа яриад бичгээр хэлээд байгаа мөртлөө дохионы хэлээр хэлчихгүй болохоор яах вэ тэгээд болж боломжийнхоо хоёроор л нөгөө бичгийн хэлээр ойлгох гэж үзээд байгаа гэсэн. Энгийн хүмүүс одоо бүгдээрээ л худалдаа авалт хийхэд амархан байх. Тэгээд бидний хувьд л яг хуу энгийн хүнтэй адилхан биш болохоор жоохон бишээл бол байна гэж. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлд хүний эрхэм чанар, тэгш байдлыг хангах зарчмын үндэс бөгөөд хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үн цэнтэй амьдрах, бусдыг хүндэтгэх, бусдаар хүндлүүлэх, эрхээ эдлэхийг илэрхийлэх тул ямар нэгэн байдлаар ялгуурлан гадуурхыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн заасан байдаг. Гэтэл уг тунхаглал Монгол улсын иргэдэд харилцан адилгүй үйлчилж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд төрөөс анхаарч тэдэнд хүртээмжтэй нийгмийг бүрдүүлж өгөх шаардлагатай байгааг харуулж байгаа юм. 29-р сургуулийн багш сурагч нар хэл яриа сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход сонсголын бэрхшээлтэй байдлаас үүдэн хүндрэл бэрхшээл тулгардаг. Зарим тохиолдолд нийгмээс гадуурхагдсан мэдрэмж төрдөг талаар хэллээ. Бид жишээ болгох үүднээс сонсголын бэрхшээлтэй иргэний дүрээр үйлчилгээний байгууллагаас үйлчилгээ авахар орсон юм. Ойлгохгүй шүү дээ. Мэдээ бэлтэж байгаа юм шүү. Яасан? Хоёр хүний юуны одоо тийм хэлний талаар мэдж Бид хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцоход гардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар харуулахыг зорилоо. Монгол улсын үндсэн хуулинд иргэн бүр тэгш эрхтэй, ялгуурлан гадуурхалгүй нийгэмд амьдрах эрхтэй хэмээн заасан байдаг. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа хэл ярианы бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход энэ мэтчлэн хүндрэл бэрхшээлүүд гарсаар байгаа юм. Аранга аймаг дахь Монгол банкны салбар санаачлан цэцэрлэгт хүрээлэнд номын сан байгуулах ажлыг хийж байгаа. Тодорхойлбол хуучин хөргөгчийг ашиглан номын санг байгуулсан бол иргэд хүүхдүүд амралтын цагаараа тус номын сангаар үйлчлүүлж байна. Энэ цагийн мэдээнд Аранга аймаг дахь сэтгүүлч Ариун буян мэдээ. Энэ номын сан маань ингээд гурван номын сан байгаа шүү дээ. Энэ гурав ч бас хүүхдүүдэд зориулаад бид нар чинь нэг
насны ангиллаар тэр анимын баатруудыг дүрсэлсэн байхгүй юу. Тэгээд одоогийн байдлаар бол санхүүгийн холбогдолтой номнуудаар баяжуулсан байгаа. Ерөнхийдөө цаашдаа бол одоо банкны ажилтнууд бид нар өөрсдөө ингээд номоо хандивлаад баяжуулаад тийм номын сан хийсэн байгаа. Гудамжны номын сан хийхдээ хуучин өргөгч ашигласан нь сонирхол татжээ. Учир нь бороо шоронд төсвөртэй хаалга нь өөрөө хаагддаг зэрэг нь гадаа байхад тохиромжтой гэж ярьж байгаа юм. Уран дулаан болж байгаа энэ үед цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах хүүхэд иргэдэд наад зах нь суух санал байхгүй байсан. Номын сантаа болсноор дагалдах тохиолдлуудыг ч дээрх банкуд хийх юм байна. Ер нь тогтцолтой ажил бол зөндөө хийгдэнэ. Гэхдээ бид нарыг энийг нэг дор шийдэх гэхээр хөрөнгө төсвийн ажил бас хэцүү байгаа шүү дээ. Тийм болохоор шатараатаагаар хийгдэнэ. Үнэхээр ингээд ном нь баяжигдаад ингээд талбайн тогтчогдоод илүү яагаад ах юм бол бид нар одоо нэмэл хөргөгч будаал ингээд тавиал байршуулаад байна. Одоо бид нар бол сүйдрөвч явган хүний зам талбай, тэгээ сүйдрөвч, тэгээ сандал ширээ эдгээр бол нийт төрөнд байгаа. Тэгээ бас гэрэлтүүлэг өгөөдөл гэхэд хогийн санаас өсвөлэл төлөвсөн юмнууд бол маш их байна. Тэгээд энийг бид нар одоо бүрэн сайн дуусгахын тулд бас зарим газруудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Гудамжны номын сан буюу санаачлагчдын нэрлснээр номын ATM нь хүүхэд иргэдэд үйлчлээд эхэлсэн байна. Олон нийт ашиглах зориулалттай тус номыг авч яваад унших боломжтой ч буцаагаад авчирч тавих шаардлагатай. Гэхдээ заавал авчирч өг гэх зэргээр хяналт тавихгүйч арга гамтаа ашиглах нь иргэдийн ухамсартай шууд холбоотой юм а. Үүнийг хүүхдүүд хэлж байна. Би энэ ном уншдаг юм уу эсвэл энэ дотор ном хийж арвжуулдсан болов гэж бодсон шүү дээ. Тэгээ юу сонирхол татсан гаднаас нь харсан чинь? Зураг нь гоё таалагдсан. Житгэрийн ангуучгийн аним байна, Поророгийн хүүхэлтэй байна, One Piece гээд бас аним байна. Тийм юмнууд байна шүү дээ. Ийм гоё номын сан тогтчулж өгсөнд баярлаа. Ер нь ингээд хүүхдүүдийн бас нэг юм буруу юу байдэн шүү дээ. Одоо энэчнээс номоо авчаад нөгөөтгөө ингээд тэр чигт нь өөртөө ингээд үлдээждэг ч юм уу. Нэг тиймэрхүү нэг тийм жижиг сажиг тийм мухай үйлдэлүүд анзаардаг. Тэгэхээр өнөөхдөө ингээд бид нарт зориулаад ийм гоё гудамж талбайд ийм гоё орчин бүрдүүлээд өгж явахт нь энийг ингээд улам дэмжиж номоо ингээд цэвэрхэн хэрэглээ буцааж авчирч тавиад өөртөө хэрэгтэй үедээ аваад тэгээ бас ингээд өөртөө бас ингээд номооноос ингээд арвижуулал бас илүү үр дүнтэй байх юм болоо гэж бодож байна. Тэгээд айгүй гоё сэтгэл өнөртэй шүү дээ. Нийгэмд хэрэгтэй номнуудыг гаргасан байна. Тий. Дулаарж байгаа цаг үед хүүхдүүд ингээд дуртай номоо аваад ингээд өөртөө чөлөө цагийг бий болгож чадчихээн. Тэгээд хүссэн цагтаа ирээд энэ номноос ингээд авч үзэж болох. Архангай аймаг дахь Монгол банкны салбарынхан мөн Эрдэнэбулган сумын лаборатори 1-р сургуулийн коридорт номын боломж тогтчулж өгсөн. Тус номын боломд хүүхдүүд хичээлээ давтах давхар боломжигч бүрдүүлж өгчээ. Архангай аймаг дахь сэтгүүлч Ариун Буян мэдээ хариуллаа. Мэдээлэл хөтөлбөр орон нутгийн мэдээгээр үзэгч та бүхэн төрж байна. Дархан хотын өмнө зүгээс орж ирдэг. За найрамдлын 6 орны бэлэгдэл бүхий угтах хаалга дархны авто замыг шинжлэх ажилтай холбоотойгоор татан богдоод байсан юм а. Тэгвэл тус дархны угтах хаалгыг дахин барьж байгуулахын тулд 76 сая төгрөгийг төсөөлсөн байдаг. За энэ хаалгыг барих уу эсвэл төсвийн хөрөнгө оруулалттай бусад нэн шаардлагатай зүйлд зарцуулах уу зэрэг асуудлыг иргэдээс санал авч эхлэдэг байгаа юм байна. Угтах хаалгыг дахин барих зураг нь 6-аас 8 м харьцаатай талбай дээр гол самбараа тойроод хүмүүс суух 2 сүйдрөвч автомашины зогсоол ногоон байгууламж төв замаас салбарлсан туслах зам зэргийг оролцуулахаар зураг төсөл хийгджээ. Зам төрийн хөгжлийн яамнаас бол яг энэ дархан хаалгыг буулгаад нөхөн олгуурт нь 80 сая төгрөг одоо ингээд Дархан аймагт одоо хойрсон байна. Бид бүхэн яасан гэхээр 80 сая төгрөгнийх одоо 6 сая төгрөгөөр бол орон нутгийн компанид ажиллаж за буулгах ажлыг бол хийсэн байна. За эргээгээд нөхөн сэргээх буюу одоо шинээр одоо яг энэ дархан хаалгынхаа одоо хэв загварыг хадгалаад шинээр барих ажил дээр одоо зураг төсөв хийсэн байгаа. За энэ зураг төсөв дээр бол нийтээ 252 сая төгрөг байсан байна. За энэ 252 сая төгрөгийн одоо 74 сая төгрөг нь болохоор нөхөн олгороор ирж байгаа. Орон нутгийн төсөөсөө бид нэг 170 орчим сая төгрөг одоо шинээр одоо их усүр одоо гаргахаар гаргасан байгаа. Угтах хаалгаа шинжилэн байгуулах ажлын энэ зардлыг өөр зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэсэн саналыг иргэдээс гаргаад байна.
За ер нь бол иргэдээрээ ингээ хэлцүүлье, санал авъя. За иргэдээс маань одоо санал гараад хуучин одоо яг энэ хэв маяга хадгалсан хаалгаа өргөжлүүлээд шинээр барья гэвэл одоо барья. Хөрөнгө мэдээж нэг нь шийдэгдсэн байгаа. Хэрвээ иргэдээс маань одоо санал гараад энэ хөрөнгөө одоо өөр ажил зарцуулъя. Нөхөн олборт өгсөн одоо 74 сая төгрөгөнд харуулад таних тэмдэг гэх юм одоо хаалгаа ингээ цонхон байдлаар хийвэл яасан бэ гэдэг юм санал асуулгыг бас эрдэнэ дунд зохион байгуулаа гэдэг нь чиглэгсэн байгаа. Энэ ажлын хүрээнд одоо иргэдээс бас санал авах ажлыг ингээ зохион байгуулад явж байна. Дархан хотын өгтөх хаалгыг дахин шинээр барих эсхийг иргэдээс ирүүлсэн саналыг аймаг удирдлага харгалзан үзэж байж удахгүй шийдвэр гаргана гэдгээ мэдэгджээ. Дархан аймаг дахь сэтгүүлч Аргачаа Сүрэн мэдээ хариуллаа. Дархан аймгийн иргэд гар утасны аппликейшнаараа дамжуулан тухайн орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавих боломжтой болж байна. Төсвийн хөрөнгө оруулалтын зарцуулалтын талаарх мэдээллийг иргэд гар утсаараа дамжуулан авах боломжтой бол мөн засгийн газарт гар утасныхаа аппликейшнаар дамжуулан санал хүргүүлэх болж байна. Дархан сумын 18 багийн засаг дарга иргэдийн төлөөллийн уулзалт болж улсын төсвийн хөрөнгө оруулалт нэртэй гар утасны мэдээллийн санг иргэд ашиглан санал хүсэлтэд илгэх аяныг эхлүүлээд байна. Дарханы иргэд гар утсан дээр аймгаа хөгжүүлэх баримт бичгүүдтэй нэг бүрчлэн танилцахын зэрэгцээ. Орон нутагтаа хуваарлагдаж ирсэн улсын төсвийн хэмжээ, олгосон санхүүжилт болоод гүйцэтгэлийг үзэж танилцаж байгаагаараа ач холбогдолтой болжээ. Манай баг дээр юу хэрэгтэй байгаа юм? Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юу барьж болох юм аймагт тийм ээ. За тэгвэл цаашлаад баг дээр юу хийж болох юм? Энэ бүх юмыг бид нар өнөөдөр энэ гар утасны аппликейшн ашиглаад хинч хаанаас ч саналаа өгөх юм боломжтой. Шинээр одоо баг дээр юу хийвэл болох вэ? Одоо жишээлбэл манай баг дээр тулгамдж байгаа асуудлууд гэх юм бол одоо өрхийн эмнэлгийн асуудал байдаг. Дээрээс нь бас ахмадуудад зориулсан бас үйл ажиллагаа явуулах тимүүд их хомс байдаг учраас тиймэрхүү саналуудыг бас давхар тусгаж өгөх зүгээр юм болов гэж бодлоо. Ерөөс хамгийн түрүүнд одоо өөрийнхөө арьсан суудаг манхан толгой иргэдтэй тэгээд тэрнээс хашаад 8 дараагийнхаа хүн болгон дотор нэг бодол агуулсан явж байгаа. Тэр саналаа бас ингээд тодорхой сайхан ингээд бичээд илгээвэл бас үр дүнтэй. Иргэд манай ажил төрөлтөөгээд одоо хуралдаа ирж оролцдог тийм хүмүүс боломжийн одоо жишээ нь одоо манай багийн иргэд хэд нэгдүгээр баг дээр юу хиймээр ямар асуудал тулгамдж байна тэр талаараа одоо энэ аппликейшн саналаа өгөх боломжтой. Иргэд гар утасны дугаараа ашиглан нэвтэрсний дараа оршин сууж буй сум багаа сонгоод улсын төсвийн хөрөнгө оруулалт санд орж хүссэн мэдээлэл авч саналаа өгч болно. Дарханы иргэд бусад аймагаас төрүүлэн мэдээлэл шуурх авч гаргасан санал хүсэлт нь сангийн ам болоод засгийн газарт онлайнаар очиж байгаа учраас биелэлтийн талаар эргэж давлах бүрэн боломжтой болжээ. Дархан аймаг дахь сэтгүүлч Аргачаа Сүрэн мэдээ хариуллаа. Засгийн газраас хүлээж авахыг дэмжих зорилгоор 3% хүтээ 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Үүнээс газар тариалагын салбарт 100 тэрбум, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Тэгвэл энэ хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс арилжааны банкудаар дамжуулан олгож эхэллээ. Тодорхойлбол ноолор бэлтгэлд 150 тэрбум төгрөгийн, ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн, арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаатай, харин гурил тижээл бэлтгэл үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай олгох юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагч ажлын албаны дарга Гамболд мэдээлэл өгсөн юм. Тэрээр Улаанбаатар хотын хэмжээнд 12.6 мянган тонн махыг 23 байгууллага нөөцлсөн. Мөнгө нөөцийн махыг 463 цэгээр худалдаалж байна. 23 байгууллагын төлөөлөлтөд уулзалж үн буулгах санал гаргасан. Нийслэлийн хувьд үнд нөлөөлөх боломжгүй хүнсгэд аж ахуй хөнгө үйлдвэр яам үнийг тогтоодох хэмээн хэлж байна. Улаанбаатар хотод 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Өхрийн яста мах килограмм нь 8900 төгрөг, яста мах килограмм нь 8300 төгрөг, харин ямааны мах килограмм нь 7100 төгрөг, 9 дүүргийн 463 хүнсний дэлгүүрээр тус худалдаалагдаж байна. За бид энэ удаад Австри улсын Klagenfurt хотоос дархлаа судлаач Цэрэнхүйтэй зүүмээр холбогдож мэдээлэл хүргэнэ. Тэгэхээр юун түрүүнд омикроны тархалт дэлхийн улс орнуудад ямар төвшөнд хүрсэн талаарх мэдээлэл үзэгч та бүд хүргэнэ. За өнөөдрийн бас нэг онцлог гол сэдэв бол бамбаа булчирхай өвчлөл буюу Hashimoto, за аутономийн өрөвслийн талаарх мэдээллүүдийг үзэгч та бүхэнд хүргэх болно. За давчхан ургийн сүүлийн үеийн шинэ мэдээ хоёр төрлийн юм байна. Нэгдүгээрт бол энэ омикроны асуудал, ерөөсөө энэ царгалын асуудал цаашд явах вэ гэдэг талаар Женевийн брифинг дээр тодорхой ярьсан. Сүүлийн үед дандаа техникийн брифинг хийгээд байгаа.
Тэгэхээр эрдэмтэд оролцож байна гэсэн. Тэгээд энэ дээр нэг тэр илтгэл юм да одоо үг хэлэхдээ Есүс нэг зүйлийг хэллээ. Энэ юу вэ гэхээр пандеми асуудалд баяртай гэжлээд баярын парадыг цагийг 22 он зарлах боломжтой болсон гэж ийм юм хэлсэн. За энийг бол сайхан хүлээж авцгааж байна. За учир нь гэхээр сүүлийн 3-7 хоног заавар тэрнээс цааш одоо хугацаа хэлж болохоор тархалт бол унчлаа. Тархалт бол ерөөсөө маш хонж штэ. Америк жишээл тэгэл тэр огцон дэгдсэн орнууд тархалт хонж гэлээ. Нас оролт бол ерөөсөө 40% буурах дандаа 7 хоног болгоод 40% цааш 48% тэрээр унж байна. Тэр энэ бол ерөөсөө омикрон чих байхгүй, дельта чих байхгүй пандеми асуудал бол ингээд ер нь доош унах тийш хандчихлаа. За дараагийн нэг үзэл нь тэр баярын парадын гэдэг үзэл юу вэ гэхээр шинээр мутад гарахгүй гэдэг бол эрдэмтдэр нь хэлчихлээ л дээ. Дахиж тийм мутант гэж байхгүй. Дельтагаас цааш мутант гэж байхгүй. Супер дельта гэж нэг жоохон гарсан. Тэгэл тэрнээс цааш ингээд дууссан. Энэ бүлэг бол ингээд дуусч байна. Тэгэхээр омикрон бол мутант гэж үзэхгүй. Омикрон чинь зөвхөн томоо гэж үздэг байгаа. Тэгэхээр пандеми биш юм те. Тэгэхээр энэ пандемитай бол энэ дэвтэй бол зэрэг цаа оршин энийг бол эмчилнэ. Ерөөсөө эмчилгээ. Цун эмчилгээ. За орчин сэргийлэх томооны вакцин ийм л юмнууд яриад ингээд дуусч байгаа бол тоо. Яахав зүгээр зарим эрдэмтдийн хацаар шинээр бас нэг бүл гараад ирэх юм асуудал байх уу гэдэг асуудал бол асуултын тэмдэг. За нэг ийм их айтайхан нааштай мэдээ байна. Дараагийн нэг асуудал бол энэ коронавирусын талаар юм да одоо энэ эндемийн омикроны талаар шинэ хувилбар бол тархсан байгаа. Европ, Америк, Чил тэгэл Аз, Солонгос, Вьетнам гэдэг ингээд тархсан байгаа. Стелс микрон гэж стелс омикрон гэж энийг таах. За дахиад нэг хувилбар гараад ирсэн. Стелс микрон омикроноос хэд дахин төрхөн тархалтай байсан бол одоо энэ шинээр гарч ирсэн XA гэдэг хувилбар бол стелсээс 10 дахин төрхөн тархалтай гэсэн юм. Гэхдээ нэг ийм концепт байгаа шүү дээ. Энэ томоо төст вирус гिचнэн түргэн тархах тусам улам сул үйлчлэгээ сул байгаа. Тийм учраас хүндрэх шалтгаан бол эндээс хүндрэх урсгал гэж ярьдаг. Хүндрэх урсгал бол эндээс гарч ирэхгүй байна. Яал гэсэн ийм баримталцгааж. Тийм учраас тэр XA гэдгээс бол хаягаад шаардлага байхгүй юм уу жирэл ханиад том гэж гэсэн чинь. За омикрон талаар товчондоо ийм байна гэдэг нөгөө мэрэгжлийн юм ярих болохоор бас жоохон яарчлаа. Түргэн ярьчлаа таа. Тэгэхээр үзэгчид бас их асууж байна. За ерөнхийдөө бол онцлог түгээмэл тохиолдож байгаа өвчлөлүүд дундаас бамба булчирхай өрөвсөлтэй холбоотой Хашимото буюу за автоиммуны өрөвслийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгч хэрхэн сэргийлэх өвчлөлийг яаж одоо эмчлэх ёстой вэ гэдэг асуултууд маш ирж байна л да. За үүнтэй холбоотойгоор нэмт хэрэгүнд бамба булчирхай өрөвсөл буюу за нөгөө талаараа Хашимото гэж яг юу вэ? Энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юу? За сүүлийн үед энэ автоиммуны талаар их ярьдаг болсон. Шинжлэх ухаан шүү дээ. Автоиммуны өвчин гэдэг чи одоо бие даасны ангаахны чиглэл алга байна. Автоиммун судлаачдыг эмч хийж нэрлэх үндэслэл алга байна. Автоиммуны эмч хийж байхгүй л да угаас. Тэгээд шинжлэх ухаан шинэ ер нь 1900-аад оноос эхэлж ингэж ярьж эхэлж байгаа ийм 80 төрлийн өвчин байна. Тэгээд ковид энэ сүүлийн 2 жил гарсан энэ айхтар зүйлтэй холбоотойгоор чагсаалт бол нэмэгдэн. Шинэ чагсаалт 25 онд гарна гэсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч автоиммуны өвчний чагсаалтыг гаргадаг. Ийм тэр нь одоо 25 онд шинжлэх юм байлээ. Тэр үл нэлээд нэмэгдэж гарч ирэх байх. Яагаад гэвэл Guillain-Barré синдром, бяцхан левел синдром, янз янзын ковидтэй холбоотой синдром гараад ирлээ. Тэгэхээр эдгээр бол ойлгомжтой нэмэгдэх нь ойлгомжтой. Тэр автоиммуны өвчин гэж ер нь юу юм бэ гэж. За өв дархлаа гэж би орчуулал явж байгаа л да. Автоиммуны талаар одоо хөөд дуурах чинь олдохгүй тэгэл нэг тийм нэрэгдсэн. Уг утга нь бол өв дархлаа юм байна. Тэгээ дархлааны л өвчин шүү дээ энэ ч угаасаа. Тэгээ дархлаа сулраад байгаа асуудал биш. Дархлаа тодорхой систем рүү товтлоод байгаа асуудлыг л автоиммуны өвчин гэдэг байна шүү дээ.
өөрийн дархлаа өөрийн биений эсрэг болчиход байна гэсэн. Тэгвэл хамгаалах ёстой эдэсүүд чинь тодорхой гаднаас ороод ирсэн вирус ч гэдэг юм уу, юу ч гэдэг юм, хоромсооны өөрчлөлт ч гэдэг юм. Тийм нас болоод нөгөө төхрөгөө чиглэхтэй зэрэг дийлэхгүй тэгэл бүхний эсрэг болчихж байгаа. Энийг л автоиммуны өвчин 80 төрлийн өвчин байна. Эмчилгээгүй. Энэ бол эмчилгээг гэдэг нь зарлагдсан. Эмчилгээг гэдгийн учир утга нь бол патандомоор эмчлэгдэхгүй байгаа шүү дээ. Чи эртний антомоор эмчлэх 10 байхгүй нөө системийн өвчин. Систем рүү дайрчдаг. Тэгтээ зэрэг нэгдүгээрт бол энэ үл эмчилгээг болчихж байгаа. Эмчилгээ хийх эмчилгээ хийх тийм арга байхгүй. Хоёрдугаар онцлох арга байхгүй болчихж байгаа. Тэрээс онцлог гарч ирдгүү симптомоор нь нэг онцлон сахарын өвчгөхөд сахар нь их байна уу бага байна уу гэдэг жирийн хүнчгсэн хэмжээл гаргаад ирд. Ийм болохоос яагаад сахар нөлөөтэй ихсээд байна, ямар системнээс болоод байна, ямар ихнээс болоод байна гэдэг энэ юмнууд ч ерөөсө гарч ирдгүү. Гарч ирэх арга байхгүй. Шинжлэх ухаан дээр хэмжээд өгөхгүй. Ийм л байгаа асуудал. Бамбай өрөвсөл бол маш түргэн аргашин. Энд нэг энэ гол шинж тэмдэг. Хэдэн гол шинж тэмдэг. Энэ бол түргэн аргашдаг. Өрөвсөл штэ. Өрөвсөл аваад тэгэл аргашиж байгаа дорхно. Тэгээ энэ өрөвслийг л Хашимото гэж байгаа. Хашимото гэдэг тэр эрдэмтний нэрээр 1909 онд нэрлэгдсэн. За Хашимото гэж юу вэ гэж. Хашимото бол ерөөсөө бамбай өрөвсөл гэхдээ шинж тэмдэг бол ерөөсөө маш олон төрөл. Тэрний шинж тэмдэгэд тохиолох арга зам бол ерөөсөө байхгүй. Энэ бол нэг онцлог. Өөр нэг онцлог Хашимото чи өөрөө синдром, өөрөө автоиммуны синдром тэгсэн мөртлөө ингээд хам шинжтэй байдаг. Бусад автоиммуны өвчнүүдийг үүсгэж байдаг байхгүй. Тэр нь онц аюултай. Ханда автоиммуны синдром, Хашимото синдромтой хүн бол автоиммуны бусад одоо Шернерийн синдром гэх юм уу, Даун синдром гэх юм уу, Шершевийн синдром гэх олон төрлийн энэ хоромсоомын синдромууд тэрийг төвчүүлчихдэг шүү дээ. Хоромсооны синдром ч дандаа удамшлыг байдаг. Тэгээд тэр удамшлаар ингээ гараад ирсэн юм төвчүүлээд бүр хэцүү байдалд ингээ оруулдаг. За ревматоидны гаралтай синдромууд байна, артерит, артроз, өвгий мөч. За булчингийн синдромууд байдаг. Грейерсийн синдром гэж айхтар синдром байна. Бас л жоохон бас л хоромсооны ажигтай л тийм цаанаас тийм урахтай синдром. Тэгээ хамгийн аюултай Хашимотогийн үүсгэр яагаад Хашимото өрөвсөд байна вэ? Хашимото өрөвсөл яагаад энэ бамбай дээр ирээд байна вэ? Учир нь юунда байна вэ? Уг шалтгаан хаанаас байна вэ? Юугаас үүсч байна вэ? Ерөөс шинжлэх ухааны чирээс гаргацдаг. Ингэж хэлсэн байдаг шүү дээ. Хашимотог эмчилнэ гэж хэлж байгаа эмч юм уу ямар нэгэн хүн байвал тэр хүн эсвэл Нобелийн шагналд тодорхойлогдох хүн эсвэл солиотой галзсан хүн гэж ингэж хэлсэн байдیں۔ Эрдэмтэд. Тэгэхээр ямар ч эмчилгээ байхгүй наалцсан. Харин илааршуулах арга бол байна. Илааршуулна гэдэг чинь симптомын эмчилгээ шүү дээ. Симптомын ангаах, илааршуулан ангаах гэдэг нь симптомын эмчилгээ гэсэн үг. Орчин цагийн юу батантом ч гэсэн нэг эм гормон өгөл байгаа шүү дээ. Тироидны эмнүүд л өгч хал та. Ойтрокс гэлээ чинь, элтрокс гэл. Гэхдээ энэ тироксин чинь гормон шүү дээ өөрөө. Тэгэхээр тэр гормоны дутагдaltaй байна гэдгийг мэдэнгүүтээ ер нь Хашимото бол голдуу дутагдaltaй байдаг. Гипотироиз гэж ярьдээ шүү дээ. Гипо гэдэг нь дутагдмашил, гипер гэдэг нь юу хэд тавамгаал гэсэн. Тэгээд элтроксин өгдөө, элтроксич өөрөө гормон даавар. Аимшигтай их биед тархалт маш тархална. Тэгээ цоф гэж яриад байгаа юм. Энэ дээр ингээд юм аваагаад ингээд нааш ингээд томроод идэг. Тэр томролт нь өвчтөнд их төвөгтэй. Бамбай өөрөө өвддөггүй шүү дээ. Бамбай ч өвдөлтөө байхгүй хэрэгтэй. Өвдөхгүй. Тэр наашаа гараад байгаа юм бол ерөөсөө гэхдээ цаашаа нөлөөлөл нь хэцүү. Авсаа багтахгүй байгаа юм шиг баян хөлрөн саунд орсон юм шиг хөлрөн хөдөлж явахад хэцүү үе мөч өвдөн сахарын диабет үүсгэн Шершевийн синдром үүсгэн ингээл одоо Клайнфельтер синдром гэдэг байж. Тэр бол маш хэцүү синдром. Ор уцаар
нервээ дийлхэ болно. Ямар ч шалтгаангүйгээр хүний характераас нөлөөлөхгүйгээр огцом ингэж тэр нөгөө Аусбрук гэдэг нөгөө дэсрэл маягаар уурладаг ийм эмгтэй холдоо хүмүүсүүд тусдаг 8 дахин их байна гэж байна шүү дээ. Хашиматотой эмгтэй хүн Хашиматотой эрэгтэй хүнээс 8 дахин олон байна. Тэгэхээр энэ суугаа хүмүүсүүд бас их тусдаг. Одоо энэ олонний нэр нь танигдсан олонний өмнө эфир гардаг одоо энэ төр нийгмийн манай зүтгэлтнүүд Хашиматотой хүмүүсүүд харагчлаа тийм. Шинж тэмдгээрээ л ялгардаг шүү дээ. Тэр хоолой ярьж байгаа байдал тэр жест энэ дээр нэг наашаа ингээд хоош ингээ гараад ирсэн байдал тэр хөдөлгөөн тэр гар. Ерөөс автомоны өвчин бол тэр батантомын шинжилгээр гарна гэж байхгүй. Дандаа шинж тэмдгээр яв. Яг л системийн өвчин учраас системийн шинж тэмдгээр л явах юм л. Хашимото туссан хүн бол шинж тэмдгээр илэрдэг. Тэгээ мэрэгчлэнүүд нь автомоны мэрэгчлэлтэн гэж одоо манай даалга байна. Тэгээ одоо ганц автомоны ярьж байгаа амтны л одоо би энэ холоос. Тэгээ шинж тэмдгээр бол амархан тодорхойлогдсон. Тэр Хашимототой юм байна л гэдгийг мэдэх юм бол илэршүүлэх юмнууд л авах хэрэгтэй. Тэр илэршүүлэх юм гэж бол одоогоор бол химийн юм гарцсан юм алга. Тэр сүлжээний гэж манайх нэрлэдэг ургамлын гаралтай юм зөндөө байдаг. Тэд нэр одоо яаж хувь хүнд яаж нэг хүнд үйлчилж чадах нөгөө хүнд үйлчлэхгүй тийм л байдаг шүү дээ. Зөв тэр Хашимото гэдээ яриад тэр автомоны өвчин болоод байна. Энэ дээр анхаарах юмнууд байна. Хашимотод эмнэлт зүгээс өгч байгаа ямар ч юм байхгүй үйлчлэхгүй. Энэ бол ерөөсөө 100% тодорхойлогдсон зүйл. Тэр өрөвслээ чинь дарах арга байхгүй. Тэгээ өрөвсөл дарж байгаа нэгэд өрөвслийн юм өгöd байдаг. Үйлчлдэггүй. Ямар ч хэрэг байхгүй бусад юмнуудын муутгал элэг нойр улчрах муутгал асуудал болчихж байгаа. Өөр нэг асуудал автомоны өвчин гэж зарлагдсан болохоор эмчнэр автомоны өвчин шүү дээ гэдгийг мэдээд байдаг. Тэгэнгүүтэл нэг догматик маягийн тийм сургалттай школтой автомон гэхээр л иммун сулбарцсан тийм л ойлгоцтой байдаг байхгүй юу? Манай эмчнэрч. Тэгэнгүүтээ ийм юу дархлаагаас ирээд дархлаагаа итвэхжүүлч гэнэ юу гэвэл дархлаагаа дэмжээд яваал гэл ингээл явуулчихдаг байхгүй. Тэгэхээр дархлаанаг дэмжиж болох уу, сэргээж болох уу, итвэхжүүлж болох уу? Хашимото тэр болдгоо байхгүй. Яг тэгвэл тэр чинь дархлаа дутмагшлсан учраас Хашимото байгаад байгаа биш шүү дээ. Дархлаа дарангуулчаад байгаа байхгүй. Чинь тэгээд терайдны угаасаа морбус терайд гэдэг. Терайд гэдэг юм чинь энэ дотор ингээд хоролтчаад байгаа юунаас болж байгаа гэхээр тэл лимфоцитаас болдог байхгүй. Тэгэхээр бамбайнд ямар нэг бамбайны гажигтай хромосомны өөрчлөлтөөр ч юм уу ямар нэг шалтгаанаар тэр шалтгаанууд нь бас их тодорхой бай. Ямар нэг шалтгаанаар бамбайны өөрчлөлт оронгууд нөгөө тэл лимфоцит ялгаруулад антикорпор өгöd байдаг. Тэгээ антикорпор нь ихсээд бамбайн дотор ихсээд ирэхтэй зэрэг ингээд томроод найж явж. Тэгээ антикорпор чи ихсэн байгаа үстэй. Энэ чинь иммун системийн иммуны эдэс чинь багассан, дутмагчсан биш ихсчээд байгаа үстэй. Тэгвэл ихсэн юм гэдэг чинь давмгайлаа, дарангуйлаад атак өгөөд бамбай руугаа атаклаа тэр болчихгоо гэж нэлтэн сөөрүүлж штэ. Тэгэхээр дээр нь яаж иммун системийг итвэхжүүл, яаж иммун системийн дэмж гэдэг элдв ангаар сүлжээний юм санал болгоод байгаа юм. Одоо миний бодлоор бол тэр телевиз тэр нэг коммент гэдэг нэг юмнууд тэр байгаа тэр бүх юмыг хураах хэрэгтэй нэг зохион байгуулалт. Би энийг эрүүл мэндийн сайд тэглэн болохгүй шүү дээ ингэж. Чи автомоны өвчин зөндөө олсууд үе мөч сахарын диабет энэ тэрэгэл ингээл дандаа энэ сүлжээний бүтээгдэхүүнээс болоод ихсчээд тэгээд довтлоод тахад дархлаагаас сэрээ айгүй гоё бодсгээд улам тэрийг өвчнөд нэрвэгдүүлээд ингээд шаардлага байхгүй шүү дээ. Тэрийг бол би эрс эсэргүүцсэж ирсэн цаашдаа эсэргүүцэх бол манайх нэг автомоны өвчин гэж юу вэ гэдгээ сайн ойлгохгүй байгаа учраас тэрийг авч хэрэглээд байна шүү дээ. Автомоны өвчин гэдэг чинь бамбай Хашимото гэдэг чинь дархлаас болоод тэгээд байгаа биш. Дархлаа дарангуулчаад байгаа байхгүй. Яг эсэргээр
Тэгэхээр дарангуулчаад хүчин нэгтчихэд анти бодис ихсчээ томроод улам ихсгээд ингээд дээрээс нь сүлжээний юм өгөөд эсвэл дархлаагаа сэрээ гэж ятгаад байдаг. Энэ бол буруу. Энэ бол маш ард түмэн ч гэсэн мэдээд энийг анхаарч хэрэгтэй. Дархлааг гэтэл аюу бас хэцүү асуудал гарч ирж байгаа. Параноя гарч ирж штэ эндээс ч. Дархлаа дэмжиж болохгүй юм байна. За. Гэтэл дархлааг сулруулах шаардлагатай юм шиг ингээд эсрэг логик ороод ирж байна. Гэтэл дархлааг сулруулж болдоггүй. Яг бол дархлааг сулруулчихаар биеийн жирэгжилт алгуулаад бусад өвчин чинь ингээд ороод гараад ирдэг. Ийм учраас хам гэдэг шүү дээ. Хам шинжийн өвчөөл гэдэг шүү дээ. Бусад синдромуудтайгаа нийт явдаг ингээд. Өөр нэг анхаарах зүйл. Хашимототой хүмсүүд болдоггүй юмнууд байдаг. Ерөөсө болдоггүй одоо энэ хувь хүнээс шалтгаалсан юмнууд байдаг аахгүй. За энэ дээр би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээр арх. Арх ерөөсө амсч болдоггүй. Хашимототой хүн арх амсгал юм бол шинээр нэг синдром гараад, ширнээр синдром, Гревс синдром гараал ирнэ гэсэн. Тэгвэл нэг синдромтой байсан бол нэг хондог арх угаад дахиад нэг синдром ихөөсөөр тавиад өгч байна л гэсэн. Энэ бол цаагаар маш хүндэслэлтэй, нотлогдсон баримттай ийм зүйл энийг тайлбарлахад хугацаа хэрэгтэй. Магадгүй дараагийн удаа тэр архинаас болж ямар синдром төсдгийг би яриул бас их гоё юм болох гэж бодож. Хоёрдугаар нерв гэдэг. Нерв эцэгт гонта гэж ярьдаг. Чөтгөрийн тойрогт орчдөг байхгүй. Энэ чөтгөрийн тойрог гэх юм уу 7 жилийн өмнө бие гаргаж ирсэн оруулж ирсэн байна. Нэг нийт чөтгөрийн тойрог гэдэг нийтлийн их хурлын нэг шилжиж чад. Тэгээ одоо харин хөөс аягүй хэрэгэлт болсон байлээ. Чөтгөрийн тойрог гэдэг нь англи нэг том хөрдөг хэлдэг байхгүй. Тэр чөтгөрийн тойрог гэдэг нөгөө нэг тойроод ирсэн газар хэрэгж ирээд дахиад тойрохоор дахиад эргээд ирсэн газар хэрэгж ирээд их хурдан байдаг. Дэлхийн хамгийн том хөрт байдаг тэрийг. За тэгээд энэ чөтгөрийн тойрог гэдэг нь яаж юм гэхээр уурлангууд даавар ялгарч. Даавар ялгардаж шүү дээ уурлахаар. Зөвхөн адреналин биш, адреналин ч өөрөө даавар. Ямар нэг уурган чин тархинаас ялгараад байдаг байхгүй. Жижиг тархи гэж ярьдаг. Энэ арт хиппокампус гэдэг. Тэндээс чи ингээд даавар ялгарч байгаа. Тэр даавар ялгархтай зэрэг улам их уурлаад нөгөө даавар чинь хашиматаг урууддаг байхгүй. Тэгэхээр хашиматаг чинь бас ингээ уураг ялгаруулаад ингээд зэрэг юм болоод ингээд ямар шатанд орох уу гэхээр хүний хэлсэн үг тэр хүн рүү чиглээд байгаа юм шиг, уурлж байгаа хүн рүү чиглээд байгаа юм шиг санагдаад хичнээн нөхрөн зүйлээ хэллээж эхнэрт нь болохоор доромдлоод байгаа юм шиг санагдаад тесрэлт болж байгаа. Тесрэлт болохоор за бам байч ёстой нэг ажилласан да. Элдвийн даавар ялгаруул. Ингээд тэр хүний бие мод. Та нар бодоод үзтээ хэд уурсны дараа ядардгүй. Ядарна. Тэр бол тэр даавар ялгаруулснаас болж байгаа. Ядраа. Гэ бие ядаргаанд орж сэтгэл санааны бүл бие ядаргаанд орж. Тэгэхээр чинь хэрвээ уурлвал ялгарна, их ялгарна. Их ялгаруулал дахиад уурлна. Яг ингэж чөтгөрийн тойрогт орчдөг. Энэс л одоо ард түмэн их болгоомжлоод арга байдаг шүү дээ. Сарамжуулах гэдэг. Уураа сарамжуулчих хэрэгтэй. Ерөөсө тэр хүн хажууд чинь байгаа хүн уруудтаад уурлаад байна уу, улам өдөөгөөд байна уу, тэр чамд ямар ч орчноос өөрийгөө таслаад тэгэл хаалт игээл тэгэл тэр хүн юмаа яриул ярьчин үсэн гэд хаалт игээл өөр юм бодд юм ингээ сарамжуулаа гэж маш том аяас хэрэгтэй. Энийг л хийдэг байх. Уур хүрээл гişингүүт ямар нэг өөр юм уу аятах юм бодоод инеэх л хамгийн сайн. Инээгээд ингэхтэр тэр чинь саармагчдаг. Өөрөөр хэлбэл нөгөө юм нь ялгархгүй болохоор тэр уур чинь алга болчихдаг л байхгүй юу. Одоо өөр юм хийдэг ч юм уу, жорлон орлонд ордог ч юм уу, яадаг ч юм. Ингээл ямар нэг байдлаар саармагчуулаад өөрөөсөө гаргаа хийчихвэл. За ийм нэг анхааруулах. Өөр зөндөө байд юм уу? Гол юм хоёр юмыг л хэллээ.
Даваа гарагийн мэдээлэл бүртээ хамтаас үзэгчдэд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.